гадны нөхцөл байдлыг өөрчлөхөд их битгий анхаараарай гэж хэлмээр байна. Мэдээж тэр чухал. Гэтэ нэмэлтээр маш чухал зүйл бол анхаарлыг дотгошин өөрлөгөө хандуулах, өөрийгөө услах юм аа. Өөртөө хайртай байгаад, хангалттай хайртай байгаад өөрийгөө сонгоорой. Өөрийгөө сонгож байгаа цагтаа үргэлж услагдж байдаг. Өөрийгөө сонгоно гэдэг зөвхөн хувцс хонор авч өгөөл нүүр умаа бодох бишээ. Өөрийгөө сонгоно гэдэг бол яг дотоод мөн чанартайгаа уулзаад тэр гэгэн дүрээ цэвэр ухамсараа эргэн санах юм шүү. Энэ цагт танд амлыг одоо менежер чинь танд боломжгүй гэж хэлж байгаа ч гэсэн та энэ цагт илүү бүтээмжтэй байна. Нэг үр дүн дээр хичээл гацаад байдаг, нэг л юмдаа гацаад байдаг бол та үнэхээр квант том өсрэлтүүдийг хийж чаддаг болно. Илүү зоригтой болно. Илүү их энергиэр бүтээдэг болно. Аливаа юмыг очиж физик биеэр очиж биеэ чирж очиж авдаг биш. Аливаа юм өөртөө ч нэрж уулздаг. Тэр симфони найруулагч болно гэж би хэлмээр байна. Гэдэг бол зүгээр суух нэр биш ба. Цагаа авчиад ингээд суух биш юм а. Бүтээмж үнэндээ бүтээхийн нэр. Тэгэхээр бүтээхийн тулд танд бүтээгч энерги хэрэгтэй. Анхаарлаа өөртөө хангалттай хайртай байгаад өдрөө алган өөрлөгөө анхаарлаа хандуулж байгаа цагт таны бүтээгч энерги тэр цэвэр ухамсараас чинь ундарч гарч ирж байгаа бүтээгч энерги үргэлж таны амьдралыг өөдөн татах болно гэж хэлье.